зүүн хүрээс салбар эмэгтэйчүүдийн кабинет ажиллаад 6 сарын хугацаа өнгөрч байна. За манай эмнэлэгт эмэгтэйчүүдийн үзлэгээс гадна охтын, жирэмсний үзлэг хийгдэж байна. За бид нар эмэгтэйчүүдийн урсан цэцэрлэх үзлэг хийхин тулд болон эмэгтэйчүүдэд зөвлөгөөхийн тулд бас зөх хэмжээний шинжилгээнүүдийг хийж байгаа. За энд хийж байгаа шинжилгээнүүд эмэгтэйчүүдийн өтөрийн наадсан шинжилгээ буюу мазок, өтөрийн бактериологийн шинжилгээ, бэлгийн замын 12 халдварын X11 буюу PCR гэдэг 12 халдварын шинжилгээг бас хийж байна. За мөн эсийн шинжилгээ, мах үзүүний эсийн шинжилгээг хийж байгаа. Даавруудын шинжилгээг цуснд үзэхээр мөн хавдрын маркеруудыг илрүүлэх ийм шинжилгээнүүдийг хийж байна. За жишээлбэл X11 буюу PCR-ын шинжилгээ нь зөх бэлтгэлийг одоо хангах шаардлагатай байдаг. Сүүлийн 3 өдөр эм антибиотик хэрэглээгүй байх, арх спиртний зүйл хэрэглээгүй байх, бэлгийн харьцаанд ороогүй байх шаардлагатай байдаг. За энэ шинжилгээнүүд X11 буюу PCR-ын шинжилгээ нь 12 үзүүлэлтээс нэг үзүүлэлтийн цусаар бид нэр үзэж илрүүлдэг. 11 нь болохоор энэ авсан шинжилгээрээ илрүүлээд 7 хоногийн 5 дахь өдрүүдэд шинжилгээний хариу гарч өвчтнүүд байдаг юм уу үйлчлүүлэгчтэй үнгүүгээр зөвлөгөөгч үйлчдэг байна.